Та бүхэнд HTML хэл дээр хялбар анхны шатны танилцуулга сайтыг хэрхэн хийх талаар хичээлийг хүргэе. За тэгээ HTML хэл маань кодыг бичдэг Notepad нэмэх гэдэг програм дээр бичүүлээд тохиромжтой байдаг. За Notepad хэрвээ компьютер байхгүй бол Notepad нэмэх download гэдэг хайрцаг яагаад энэс игээ татаж аваад суулгах боломжтой байгаа. Ашиглахад их хялбар тийм програм байдаг жижиг хэмжээний. За тэгээд өнөөдрийн бидний хийх веб хуудас маань нэг юм хөвгцтэй байна. Флангийн танилцуулга гэсэн гарч та. За өөр танилцуулга туршилт газар тухай гэсэн зэсүүдтэй байна. За тэгээд кодоо бичээ. За HTML хэл манай хавар дотроо 3 үндсэн хэсгээс бүтдэг. За head хэсэг. За дараагийн болохоор body. Body дээр хавар хвчлэн хамгийн үндсэн их кодыг бичдэг байгаа. За footer болохоор зөвхөн тухайн вебсайтны авч холбоос танилцуул холбогдох хаяг гэвчлэн хийдэг бол head хэсэгт нь болохоор торгоонуудыг хийж өгдөг байгаа. За үүнд болохоор эхлээд ийм хоёр мета тагийг бичиж оруулж бол зүгээр идэг. Эхнийх нь болохоор кирилл үсгээр бичсэн кодыг Unicode руу хөрвүүлдэг таг бол дараагийнх нь болохоор бичсэн одоо энэ хуудсыг маань бүх төхөөрөмжтөр одоо бол утсан дээр, таблет дээр эсвэл компьютерийн дэлгэсэн дээр тавруулж өгдөг таг байгаа. За тэгээд ингэж бичээд ингэж language гэж ороод HTML шийдгийг сонгоод HTML-ийг сонгочих юм бол тэр код маань илүү ойлгомжтой болоод өгчдөг байгаа. За одоо ингэж явна. За дараагийн хэсэг нь болохоор их би хэсэгт нь болохоор класс гэж зарлая. div класс. За үүнд болохоор за head гэдэг та head гэсэн нэртэй класс зарлаад за нэг юм саач. За энэ дунд нь хөр хоёроор схем манай сайтын гарч байна. За үүнд болохоор үлдээд эсвэл амплич. За тэгээд хамгийн гол их хэсэг болохоор Wikipedia-аас мэдээлэлтэй. За яг өсвөлийн талаар тууш танилцуулгууд бол байна. За нэг юм хүн зургнуудтай. За тэгээд одоо хэд гарчээ тавиад уншаад хоёр. За ингэж ерөөдөө бол ингэж хаах тайганд ингэж хэрвээ ингэж энийг гарчих маань ийм нүхтэй үсгэхтэй ингэ болсон байх юм бол заавал хааж авах хэрэгтэй. Хэрвээ энийг хаах урагч юм бол H2-ын хэмжээтэйгээр бидний код нь бичдэг явдаг байна. За дараах нь болохоор H4-ээр цэсээ үсгий. H4. За тэгээд нүүр хуудасаар хэлдэг нүүр. За эндээс хаврыг яг юу авчлах вэ? Нүүр хуудас танилцуулга турсгалт газрууд ухаан гэсэн эмчтэй байх юм байна. Танилцуулга турсгалт газрууд
танилцуулга гэдгийн оронд яхаа өөрөөр юугаар хэлж болох вэ? За өсгөл аймагт хүү байх юм байна. Цагийн үгээр хүн ам зүй байж болох юм байна. Газрын гол мөрөн ашигт малтнал боловсрал ажил зүйчлэл алдартай хүмүүс заах энэ дэр яг алдартай хүмүүсийг бас оруулах болох юм байна. За гэхдээ яг танилцуулга гэдгээр хэлсэн ч болно л доо. За тэгэд энэ класс зарлцахаар яадаг юм хэрэг энэ хоёрыг бүлэг болгох боломжтой болчихж байгаа. Тэгэхэд за одоо энэ доор юу байх вэ гэхээр за манай тоош танилцуулга мөн явах юм байна. Өсгийн хэмжээ болохоор за энтэй ижил хэмжээтэй байж болох юм байна. За тэгвэл энэ дээрээ дахиад нэг класс авчдаг. div класс x гэсэн класс нэр өгөөд за тэгээд h 4 хэмжээтэй тоош танилцуулга явахнаа. Тоош танилцуулга. За тэгээд энэний дунд болохоор параграф хаагиашлна. За параграф нь яг их хэмжээний текстийг оруулах илүү тохиромжтой байдаг. За тэгээд энийг болохоор болоод авчаа. За нэг иймэрхүү. За эндээс яг нэг доголмор хэрвээ авах шаардлага одоо яг юм бол за эхлээд юу ч гэсэн бидний сайт маань ямар хөө бай явсан харагдаж байгаа бэ гэдгийг харахын тулд эхлээд хадгалчих. Хадгалаад за нэг хав зүсгэж тусдаа нэг бийг за гэснээр өсгээд за тэнгуутаа өртгөл нь бол энэ чигтэйг сонгочдөг байгаа. Тэгээд энэ дээр хавар шин гол хуудасаар индекс гэж бичдэг. За одоо харах юм бол чинь хаа за ерөөдөө бол ийм хөвстэй харагдаж байна. За тэгээд Монгол за өсгөл аймаг гэдэг үгийг за доош нь мөр шилжүүлж явал өрхийгөл өсгөл аймаг эний атал бир таг авчдаг байгаа. Ганцхан удаа бичнэ. Гэхдээ энэ болохоор эхлээд төгсгөл ингэж би шаардлагагүйгээр зөвхөн мөр шилжүүлэгч ойлгомж бичдэг. За ардталт нь бас ташил зураг тавьсан ч бол тавихгүй байсан ч байна. За одоо харах юм бол өсгөл аймаг мөр шилжсэн байх та. За ингэж шилжсэн байна. Ерөнхийдөө бол кодоо хадгалаад энэ технологичлох дээр дарах юм бол засварласан код энэ дээр харагдаад явчихдаг байгаа. За өөр нэг ингээд кодоо ямар хөвстэй харж явах юм бол энэ дээр энэ дээдлийнхэн тав дээр дараад систем өрний функцийг нэг доош нь чирээд болонд нь за тэгээ нэг хард бүрээдэн онгох нь тавьчихна. За тэгээд нөгөө сэтмэлээр бичээ кодоо тавьчихна. За тэгэхээр энэ дээр бичсэн кодоо C дараад энэ дээр ачаалал гот энэ дээр шууд автоматар өөрчлөлтөд явах байгаа. За одоо ингээд текст маань ингээд болцсон. За энэ бол ингээд жоохон нэмцэгт дараадах юмнаас ингээд засчих. За одоо энэ доор нэг зураг оруулж ирье. За зураг оруулж ирэхин тулд яг үгээр бид нэр зураг татаж авах хэрэгтэй болчихж байгаа. Эсвэл аймаг талаар зураг байна.
За энэ зургийг явууч. Арай хүү зураг байна. За PNG гэсэн бүртгэлтэй зураг байна. За энийг болохоор чад хавцаа сонгоод энийг сон. Тэгээд энэ дээр нэг хавц үсгээд PNG за зөвөр зураг гэж бичсэн ч болно. Зураг гэж байгаа. За энийг болохоор Скул гэж тань. Скул нэртэй PNG бүртгэлтэй зураг нэг хадгаллаа. За одоо зургаад удах кодыг чинь PNG бүртгэлтэй зураг. За AMG SRS. За одоо энийг бичээнгуудаа энэ дээр явахаар зургийнхаа нэрийг бичиж өгдөг байна. Скул цэг PNG. Зураг мөн скул цэг PNG гэсэн нэртэй байна. За одоо save дараад эсвэл за энэ бол орж ирэхгүй. За тэгэхээр энэ болохоор нэг яагаад орж ирэхгүй хэн шалтгаан ах вэ? Ийм хасан төр хийсэн ба зураг гэсэн нэртэй. Тэгэхээр хасан дор хас руугаа яаж орох вэ гэхээр ташуу зураг тавиад урталт нь зур ингээд сонгоцсон. За одоо дуудах гэдэг тэгэхээр зураг маань ороод ичнэ. За энэ зургийн бол итгэхэд том байгаад байх юм бол бас багасгаж болдог. Үүнийг болохоор өргөний видео гэж бичээд 400 пикселээр хөнтөр хийчих юм бол зураг маань за жижиг малцсан байна тий. За ингээд энэ хэсэг бол ингээд болчихжээ. За одоо дараагийн текстийг оруулахдаа мэдээж өмнө нь шигсэн код ажиллаад явна. Энэ хэсгийг хуулаад тавьчихна. Тавьчих. За тэгээд хадгалаад үзэх юм бол иймэрхүү нэр харагдаж байна. За энэний хооронд нэг текстүүдийг нэг өөрчлөж явуучих гэсэн. Ясаар чаад түүх товч танилцуулга гэсэн чинь Скул аймаг эндээс авах юм байна. Эндээс авсан бай. Тус аймаг нь эндээс л хийж авсан. За энийг л түүх гэж нэрлээд түүх. За энэ дээр тавиад уулж тавиан гота. Тухайлбал гэдэг үгийг зөвхөн мөршиж үзэрх юм. Бир тавьчихна. За тэгээд нэг зураг хөрөөс тавих юм бас түүхтэй толготой. Скул аймгийн түүх. За энэ хитэн давны зургийг харьж чигийн том юм байна. Энийг авчи. Зураг гэсэн авсан дээр орно. Бичэрдэг. GPG одоо өмнөх зургаас харахад бол GPG гэсэн бүртгэлтэй байна. За тэгээд энэ дээр хавар учирт цэг GPG. За харах юм бол манай хожиртын зураг маань ороод ичээ. За гих мэт ингээд мэдээлэлүүд оруулаад явна. За дараагийнх нь болохоор угсаатан бүрэлдэхүүн газар зүй голон угсаатан бүрэлдэхүүн хэсэг. За угсаатан бүрэлдэхүүн хэсгийг оруулъя. Угсаатан бүрэлдэхүүн хэсэг дээр энэ дээр чинь. За тэгээд энэ кодуудыг оолаад за тэгээд энийг ингээд ажиллуулахад бол яг энэ кодоор манай код нийлцэн гарч ирэх ёстой. Ажиллуулах юм бол ингээд ийм хөө байлтай харагдаж байна. За энийг
Ийм хэсэгтээ яаж харагдуулах вэ гэхээр биер тагийг ажиллах юм бол мэдээж мөр бүр гэж шилжиж явчихж байгаа. Явна. За ингээд дард энэ боцгол. Хөөсдөр. За ийм хөөсдөр гэжээ. За тэгээд бас ингээд энэ халах дөрөвд гэдгийг жоохон хойшлуул хийх юм бол энэ дээр T үсэг. Тав үсэг гэсэн чинь болдгоо. За тэгээд одоо энэ Монгол үндэстэн гэдгийг жоохон тодруулах хийх юм бол энийг катлж агаад энэний дунд би тагийг бод буюу би гэсэн. Гэхдээ яг юу за энэ би хэвчдөө нэрийн дунд тавьчих юм бол Монголд илүү том нэг болчихоос тодорч чинь. Маш дөрөв болж байгаа жижигэн дүү бонд юм биш үү? За ингээд гих мэт ингээд зураг оруулаад за дахиад нэг зураг татчих юм. Эсвэл ухсаатан гэдэг харин ухсаатан талбарт дөрөв. Ухсаатан хаал байна. За нэг иймэрхүү байж болох юм. Зарчин дөрөв цаатан дарахтаа. За тэгвэл эндээс чинь юу арах вэ? Энэ зураг авчдаг юм да. Арай. Имиж гэсэн нэртэй юм. Имижс. За ингээд сэтгтэй болтой зургууд ингэ болчихно. Жисэг GPG гэдэг. За яагаад зэрэлтэй зураг яах вэ? За тэгээд энэний доотлолт бол пүүдэр хэсэгт нь болохоор гүйцэтгсэн зурагч. Арын энэ зурагч. За цэцэг. За энэ байна. Зарим биеийн зурагч төр. За ингээд ерөөхдөө бол ингээд ийштэй бол ихнийх нь таагууд нь ажлыг бичиж болох юм байна. За энэ өгсөтнийг жоохон арай гоё ялахаар болгож болох юм байна. За энэ дээр хавар юу хүчлэх вөхөр юм байна. За энэ дээр чинь за одоо ингээд